Үндэсний шилдэг 100 брэнд төслийн ерөнхий ивент итгэгч Эрдэнэт Хэвс. Дэлхийд танигдсан Монгол брэнд. Үндэсний шилдэг 100 брэнд төслийн хамтран зохион байгуулагч Төрийн банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Үндэсний шилдэг 100 брэнд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Төмөн шууд компани бүтээгдэхүүнийг танилцуулъя. Үндэсний үйлдвэрлэгч Төмөн шууд компани 2004 онд байгуулагдсан. Дахианы аж ахуйн өндөгний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр ажилладаг эрчимтсэн аж ахуй юм. Нийслэлийн хан үйлдвэрийн туул тосгонд байрладаг шууны аж ахуйн анх 20 мянган шуутай үйл ажиллагаа эхэлж байсан бол одоо нийтдээ 250 мянган шуутай дотоодын үйлдвэрийн 30 орчим хувийг хангаж амд чанартай шинэхэн өндгөөр хэрэглэгчдийн ханган 10 дахь жилдээ ажиллаж байна. Монголд төрж өссөн Монголын хөрсөнд ургасан Улаанбуудын тэжээлээр хооллон бойдсон шууны өндгөөр Төмөн шууд компани та бидэнд үйлчилж байна. Төмөн шууд компани шууны аж ахуйн тоног төхөөрөмж бүрэн автоматжиж олон улсын жишг төрсөн байна. Шууны байрныг гэрэлтүүлэх, агааржуулалт, дулаан тохируулах, сангас гаргах, тэжээл өгөх, өндөх хураах зэрэг нь хүнсний үйлдвэрлэлийн чанар, эрүүл ахуйн чанарын шаардлагыг бүрэн хангажээ. Шууны аж ахуйгаас бэлтгэсэн өндгийг үржлийн ба хүнсний гэсэн хоёр төрөлд хуваадаг бөгөөд Төмөн шууд компани хүнсний өндөг үйлдвэрлэдэг эрчимтсэн аж ахуй юм аа. Төмөн шууд компани өндөглөгч дахианы аж ахуй, инкубатор цех, өндөгний сав баглааны үйлдвэр, дахианы мах боловсруулах үйлдвэр, тэжээлийн үйлдвэр зэрэг салбар 5 үйлдвэр. Нийт 130 ажиллагчтай шууны тэргүүлэх зэргийн компани юм аа. Үндэсний шилдэг 100 брэнд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Төмөн шууд компани бүтээгдэхүүнийг танилцуулъя. Өндөг үйлдвэрлэхийн тулд эхлээд дахиа шуутай болж авах нь мэдээж энэхүү үйлдвэрлэл нь үр тогтсон үржлийн өндгийг инкубатор дарж дэгдээхээ гарган авахаас эхэлнэ. Төмөн шууд компани энэхүү инкубаторын цехийг 2011 онд барьж ашиглалтанд оруулжээ. Канадын James Way компани зураг төслөөр барьсан энэ инкубаторын цех нь нэг жилдээ 153,600 дэгдээхээ гарган авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар Монголын дахианы аж ахуй эрхлэгчдийн сөрөг сэлбэлтийн ажлын 80%-ийг Төмөн шууд компани инкубатор цэхэд хийдэг. Өндөглөгч дахианы шилмэл үйлдвэрийн үр тогтсон үржлийн өндгийг 22 хоног дарж дэгдээхээ гаргаж авна. Инкубатороос гаргасан дэгдээхийг ЭРМ хүйсээр нь ялгаж ангилна. Бор дахиаг өндөгнийх нь өнгөөр хүйсийг ялгадаг бол харин цагаан шууныхыг далавчны өдний урт богиноор ЭРМ-ийг ялгаж таньдаг байна. Ингэж хүйс ялгалт хийсний дараа элсэн чихрийн найрлагатай усаар амлуулдаг. Амлага хийх нь дэгдэхэнүүд цаашдаа эрүүл чирийг өсөж бойчод тустай. Амлуулсны дараа эхний вакцины жуулт хийнэ. Ингээд дэгдэхийг инкубатор буюу дахианы төрөх хэмнэлгээс гаргаж дэгдэхээ өсгөх зорилготой байранд шилжүүлнэ. Энэ байранд дэгдэхээ нас бие тохирсон тоног төхөөрөмж, дулаан тохиолог орчныг бүрдүүлсэн байдаг. Дэгдэхэн баринд дэгдэхэнүүд 1-ээс 100 хоног хүртэл хугацаанд амьдрна. Энэ хугацаанд 8 төрлийн өвчний эсрэг вакцинжуулалт хамрагддаг. Вакцинжуулах нь шууг эрүүл өсгөн бойжуулах нөхцөл бүрдэх ба ингэж эрүүл шуунаас эрүүл бүтээгдэхүүн гарч хэрэглэгчид хүрдэг байна. Шувууг 100 хоногийн нас хүрмэгц өндөглөгч дахианы байр руу шилжүүлнэ. 120 хоногийн дараа буюу 4 сартай дэгдэхэнүүд нас бие гүйцэж өндөгж хэлдэг. Залуу өндөглөгч дахиан эхэн үедээ 40-оос 50 г жинтэй өндөг гаргана. Ийм өндгийг залуу дахианаас гарсан залуу уурагт өндөг гинэ. Хэдийгээр жингийн хувьд бага боловч түүнд дагуулгадах уураг, амин дэмийн хэмжээ маш өндөр байдаг. Ийм өндгийг тамирчид, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд хэрэглэх нь илүү тохиромжтой. Дахиаг өдөртөө 4 удаа хоолно. Дахиа өдөртөө 115 г тэжээл идэнэ. Дахианы тэжээл уураг өндөр, эгчлэг ихтэй байх ёстой. Төмөн шууд компани дахиа чанартай сайн тэжээл хэрэглэдэг тул тэдний шувуу өндөг чанартай байдаг. Дахианы тэжээлийг Төмөн шууд компани тэжээлийн үйлдвэрт үйлдвэрлэж бэлтгэдэг. Дахианы тэжээлийг Улаанбуудаа, Эрдэнэ шиш, шар буурцгаар хийж витамин элцээр баяжуулдаг. Төмөн шууд компани дахианы тэжээлийн үйлдвэрийг энэ онд барьж ашиглалтанд оруулж байгаа бөгөөд энэ үйлдвэр нь шувууны тэжээл үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан орчин үеийн дэвшилтэт технологитой хамгийн том үйлдвэр юм. Шувууны амьдрах байр өвөл зуны альжбидрэл тогтмол 20-с 23 хэмээн дулаан. Цэвэр тогтухтай, агаар солилцоо сайн байх ёстой. Шувууны байрны гэрэлтүүлэг технологийн нарийн гормоор ажиллаж, шувуудын унтаж амрах цагийг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл дахианууд өдрийн 12-оос 13 цагийн хооронд унтаж байх ёстой бөгөөд өдөр унтахгүй шуугилдах шуухайнуудыг өрөөний гэрлийн унтрааж байж унтуулна гэсэн үг юм.
Мал эмнэлэг ариун цэврийн шаардлагын дагуу шууханы байранд гадны хүн орохыг хориглох төдийгүй байрнуудын хооронд ажилчдыг сэлэн ажиллуулахыг зөвшөөрдөг. 140 хоногоос эхлээд нийт сүргийн 96 хүртэлх хувь нь өндөрлөн. Шувууны өндөг өглөөгөөр гардаг ба гарсан өндөгнүүд 100 метрийн уртад тууцан дамжуураар дамжин өндөг түүхч рүү орж ирдэг. Өндөг түүхч ажилтан өндгийг 30 ширхгээр цаасан сагсан савлав. Төмөн шувуудаг компани өндөг савлах цаасан үүр сагсыг өөрсдөө үйлдвэрлэж байна. Тэдний компани хаягдалцаас дахин боловсруулан үйлдвэрлэдэг байгаль орчинд ээлтэй энэ үйлдвэрийг 2013 онд ашиглалтанд оруулжээ. Та бүхэн одоо өндөгний үүрийг хэрхэн үйлдвэрлэж байгааг харж байна. Хаягдалцаасыг хүлээж аваад энэ зураг төхөөрөмжөд оруулж боловсруулдаг. Цаас боловсруулахад хэрэгэлсэн усаа дахин цэвэршүүлж ашигладаг тул энэ үйлдвэрээс ямар ч хаягдал гардаг. Боловсруулсан цаасыг хэвлэх төхөөрөмж дээр хэвлэж байна. Эндээс гарсан бүтээгдэхүүнийг хатаагч машинаар оруулж хатааснаар өндөгний үр бэлэн болдог. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тэжээл болон өндөгнөөс дээж авч лабораторид шинжилж чанарыг нь шалган худалдаанд нийлүүлдэг. Ингэж үйлдвэрлэсэн өндгөө өглөө бүр дахин дуутай уралдан хэрэглэгч танд хүргэж байгаадаа Төмөн шууд компани хамт олон бахархдаг юм аа. Үндэсний шилдэг 100 брэнд төслийн ерөнхий ивент тэтгэгч Эрдэнэт хэвс. Дэлхийд танигдсан Монгол брэнд. Үндэсний шилдэг 100 брэнд төслийн хамтран зохион байгуулагч Төрийн банк. Эрсдэлгүй ирээдүйн баталгаа.